Бид Төв аймгийн Баян Чандман сумыг зорилоо. Сумын төв, ил хул, гадаа тоглох хүүхдүүд, ус авч яваах, хичээлээ таран гэрийн зүг яваа охин гэдэл тааралдсан бүх хүнд ямар нэгэн зүйлээр бэлэг барьсан юм. Хин нэгнийг баярлуулах энгийн хэрнээ. Сэтгэл тогтлуулан гинтийн бэлэг. Гар утас, нэгж, хичээлийн хэрэгсэл, тоглоом гэдэл хүн бүрт янз янзын бэлэг таарсан. Гэсэн ч тэд яг адилхан баярлаж байлаа. Хизээч, хаанч, хиндэж гинтийн бэлэг маань очиж мэднэ. Монгол орны өнцөг булан бүрт Мобикомын 20 жилийн ойн бэлэг үргэлжилсээр урсах амьдралыг холбоно. Мобиком